Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүй одон өндөр сууг үзэх сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн одон өндөр сууг, NTV телевиз, одон өндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээв сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цикл 2 руу шилжих амархан Innovation компани за мөн өдөр бүр шин Түлээж юманд дэмжиж ажиллаж байна. За студид Энх Бат Цингэл баяр нар бэлэн боллоо. Өдрийн төргий. Өдрийн цэнгэлээ. За 1986 онд нэрт найруулагч Стивен Спилберг Empire of the Sun гэдэг нэртэй дэлхийн 2 дугаар дайны үеийн тухай Хятад орны үйл явдлыг харуулдаг нэг юм кино хийхээр төлөвлөж байсан байна. За энэ киноны гол дүрэнд 10 гаруй насны хүүхэд байх хэвээр. За хүүхдийн тугалж буй жаргал зовлонгоор за тухайн үеийн дайны нөхцөл байдлыг харуулах одоо ийм кино байхгүй. За мэдээж маш том сэдвтэй ийм кино. За хүнд кино болох учраас одоо гол дүр тоглох хүүхэд үнэхээр чадварлаг тийм гоц хүүхэд байх ийм одоо учиртай кино байгаа юм. За энэ кинонд 4000 гаруй хүүхдийг одоо сонгон шалгаруулж үзсэн байгаа. Ямар олон. За тэгсэн мэдээж нэг л болж өгөхгүй байгаадсан байгаа. За тэгсэн чинь Стивен Спилберг одоо жүжигчнээ хайгаад болохгүй байгааг анзаарсан Эми Ирвин гэдэг жүжигчин бүсгүй. За энэ Эми Ирвин гэдэг нь сүүлд Стивен Спилберг эхнэр болдгоо шүү. За энэ жүжигчин бүсгүй өмнө нэг төсөл дээр хамтарч ажиллаж ирсний хүүхдийгээ дагуулад Спилберг танилцуулдаг байхгүй. Дагуулчихад. За тэр хүүг нь Christian Bale гэдэг байсан. За тэгсэн чинь үг нь бол Стивен Спилберг энэ Christian Bale-ийг өмнө нь харцсан байсан юм байна. Эймигийн цуврал тоглоодсэн шүү дээ нөгөө хүүхэд чинь. Тэнгүү за ийм нэг хүүхэд байгаа юм байна да. Гэхдээ манай кинонд арай тохирохгүй юм байна гэж бодож исэн гинэ. Тэгсэн чинь шалгаруултанд нөгөө хүү чинь орж ирэхдээ алж чадсан гинэ. Бүр ингээд аль хэдийн жүжигчин болцсон юм үзээд хал үзэж халуунжуулаад болоодсан тийм хүүхэд орж ирсэн гэж байгаа байхгүй. За тэгвэл энэ Christian Bale гэдэг энэ хүү 1974 онд Уэльсд төрсэн юм байна. За ээж нь циркийн жүжигчин байсан бол аав нь харин нисгэгч. Айгуу мэрэгчлээ. За тэгээ аавын ажлаас болсон ч юм уу яасан чинь тэднийх ер нь байнга нүүж сууж идэг юм байл юм байна. За гэхдээ нүхтэй бүр өөр улсад өөр хот руу ингээд нүгөө явчихдаг. Саяхан л Англид байжсэн айл чинь маргааш нь Португалд очсон. Тэгээ нэг бол Лос Анжелест очсон. Ингээ байждаг айл байж. За 15 хүрэхэд нь Кристианыг 15 хүрэхэд тэднийх 15 өөр хотод амьдарч үтсэн байсан. Ийм нүүдэлчин айл байсан байх нэ. Хүүхдэд бол үнэн төвөгтэй юм байна. За их нүүдлийн хажуугаар манай хүн том болоод ямар мэрэгчлээ хүн болохоо бас бодоод амжицсан байсан гэж байгаа. Кристианы өвөө нэг өвөө stand up comedian бол за нөгөө өвөө домогт Джон Уиний орлон тоглогч байсан юм байна. Тэгэхээр чи амар амтан байсан. Ямар сүрхий гэр бүлтэй юм бэ? За тэгээд ээжийн цирк ч юм гэхээр эднийх чинь бараг л ер нь урлагийн гэр бүл болоод хөвөрчиж байгаа. Хоёр ихчтэй байхгүй юу? Тэгээд хоёр ихчийн нэг нь бас жүжигчин гэдэг юм. За тэр хоёр жүжигчин ихчийн нэг нь жүжигчний хичээлд сурдаг. За мөн дэлгэцэн хэд хэдэн жүжиг тоглолцсон манай хүний ирээдүйд их түлхэц болсон байгаа. За бас нэг түлхэц болсон зүйл нь түүний нүүдэлчин амьдрал байсан гинэ. Олон газар очиж олон хүмүүстэй харилцдаг байсан Кристиан маань хүмүүсийг их ажиглах дуртай. Ер нь маш ажигч. За өөрийгөө гадны хүн гэж мэддэгдүүлэхин тулд тухайн газар орныхоо хүмүүсийг их дуурайдаг гинэ. Ингэж дуурайхтаа бүр мэрэгжлийн дуурайдаг заяа. За үйл хөдлөл, за үг хэллэг, хоолой, дуудлага, акцент нь. За мөн хүмүүсийн гаргаж байгаа ааш аяг. За тэгээ сэтгэл хөдлөлийн хэвээр бүр яг дуурайдаг. Зүгээр нэг сонирхоод хүүхдийн сониуч зангаар дуурайдаг юм хүсч үгүй юм гинэ. Энэ нэг аврагдах тэр нэг юу нөхгүй. Одоо арга нь байхгүй. Гадаадд очиж нэг л тийм гадуурхагдаад байдаг шүү дээ. Тэгвэл тэгж гадуурхагдахгүй тулд дээрлэхүүлэхгүй тулд ингэж хүмүүсийг дуурайж сурсан байна. Амьдрах арга нь гэдэг хэрэгтэй. Тийм. Оо тийм биш тэг. Бүр ингэж тухайн нутаг орныхын хүмүүс Кристианыг гаднаас ирсэн хүн гэж ялгаж чаддаггүй байсан гэж байна шүү дээ. Тэр бүр мэрэгжлийн дуурайдаг байсан байна. Өөгийн бас байна тий. Тийм боц тий. За өөрийгөө ийм чадвартай гэдгийг мэдсэн манай Кристиан маань үүнийг ашиглаж жүжигчин болж болох юм шүү гэж бодсон байна. За их чинь бас телевизээр гараад өвөнд ингээд мундаг жүжигчний орлогч байж байдаг. За энэ ингээд боломжийн юм шиг санагдчих эхэлж байгаа. За гэхдээ нэг сонин зүйл хэлэхэд манай хүн биш тэ анх жүжиглэх дуртайч биш дургуйч байсан юм байна. За ер нь ингээд минийгээр ажиллажвал зүгээр юм шүү гэж бодоод. За мөн эргэн тойрных нь чи авьяастай байна. Жүжигчнэр ажиллавал болох юм байна гэж жоохон шахалт өгснөөс болоод за ер нь жүжигчин болъё гэж бодцсон гэж байгаа. Ерөөсөн юм байна. За түүний тоглосон эхний дүр нь болохоор телевизийн рекламны дүр байсан гинэ.
дөнгөж 8 настайдаа хувцас зөвлөрүүлэгч гэдэг л үү. Тэрний рекламад тоглосон юм байна. За дараа нь бас нэгэн реклам тоглоод ер нь түүний одоо жүжигчний замнал реклам тоглосноор эхэлж байгаа юм байна. За мөн балетер хичээлдэг ийм хүүхэд байжээ. Ямар хөрхий. За нэгэн дэлгэцээр гарсан хүн чинь жүжигчин болохоор шийдсэн хүн чинь мэдээж театраар дамжихгүй бол болохгүй. 1986 онд The Nerd гэдэг нэртэй нэг жүжиг тоглосон. За энэ болохоор Америк жүжиг санагдаад байна. Тэгээд англи тоглогдоод баг хамгийн өндөр орлого олсон Америк жүжиг болдог баг шүү. За энэ жүжигт нь түүнтэй хамт Ron Atkinson буюу манай Mr. Bean цуг тоглож ирсэн юм бэл. Гэхдээ нөгөө Mr. Bean байхаасаа өмнө цуг тоглож ирсэн. Тийм биш үү. За ингээд манай хүүхд ч одоо ингээд 10 гаруй настай яг жүжигчин болох гээд Mr. Bean-тэй хүртэл тоглоод үзчихлээ шүү дээ. Гэхдээ театр тоглох гэдэг бол одоо кинон тоглохоос илүү хүнд гэж би боддог. Тэгэхэд театр тоглоод тэр нь хамгийн өндөр орлоготой жүжиг болчлаа гэхээр манай хүмүүс муугүй авьяастай байсан нэс харагдаж байгаа. За харин дараа жил нь хоёулагийн дээр дурдсан нөгөө нэг Amy Irving гэдэг бүсгүйтэйгээ Anastasia The Mystery of Anna гэдэг нэртэй телевизийн юм кинонд тоглож байгаа. Энэ болохоор түүний телевиз кинонд тоглож байгаа анхны тохиолдол нь энэ юм байна. За тэнд байглаас заяа их завьяас за багаасаа янз бүрийн дүр тойрж ирсэн чадвар мэдрэмж нь л байсан. Хичээл цуугаагүй хүн шүү дээ манай хүн. Жүжигэн хичээлд. Зөвхөн өөрийнхөө тэр нэг хүн дагаж дуурайдаг тэр авьяасаараа л яваад байгаа юм байхгүй. За ингээд Эми нөгөө нэг Стивентэй танилцуулаад за бараг л эхний киногоор дэлхийн хамгийн мундаг найруулагчтай ингэж ажиллаж үзэж байгаа юм байна. За Стивен Спилбергт дайны хэцүү үед за хүүхдүүд хэрхэн зоож байсныг харуулж чадах. За чадварлаг жүжигчин хэрэгтэй байсан. За хэдий хүүхд ч гэсэн зовлон үзсэн аль хэдийн том хүн болсон хүүхдийн дүрийг гаргаж чадах ийм хүүхд хэрэгтэй байж байгаа тийм ээ. За харин Кристиан Бэйл гэх 10 гаруй настай хүүхд өмнө өгч чадчих. Ер нь кино тэр чигтээ энэ хүүг тойрон өрнө. Түүний хажууд ямар нэгэн тийм туслах дүр байнга ингээд арчлаад юу яагаад халамжлаад аваад явчих тийм дүр байхгүй. Манай ч янз бүрийн хүмүүстэй уулзаал янз бүрийн одоо газар очиод янз бүрийн нөхцөл байдалд ганцаараа амьдарч байгаа юм байхгүй. Ийм хүүхэд. Тэнгүүд Кристиан Бэйл энэ бүхнийг авч гарч чадчих юм. Тэстэ бүр дуулахаас бусдын бүгдийг хийж байгаа. Дуулдаг байхгүй юу? Энэ дүр нь тэрэндээ нөр хөвч шалгаруулад дуулсан юм байна. Би боддгийн хэрвээ манай хүн дуулцсан бол баг Оскарт нэр дэвшиж чадах байсан болов. Энэ кино өөрөөсөө маш мундаг кино болж байгаа. Өөрийнхнээс тэр нэг олон газруудаараа явж амьдардаг байсан тэр байдалчсан дөрөв бүтээгт нөлөөлсөн баг тий. Тийм баг тий. За киноны дараад манай хүний тоглолтыг Стивен Спилберг маш их магтаж. За зургийн талбай дээр жоохон хүүхэд байгаагүй. Тэр аль хэдийн нас бинт хүрчихсэн хүн шиг л байсан. За түүнд ингэж тоглолт тэгж аягал гих заах ямар ч шаардлага байгаагүй. Манай хүн өөрөө бүгдийг мэдчихсэн. За Жим гэдэг нэртэй энэ язгуурт нь энэ хүүхэд нь язгууртан дуудлагаар ярих хэвээр юм өгнө. Тэгсэн чинь манай хүн ямар ч багшин шаардлагагүйгээр өөрөө шууд яриад эхэлсэн гэж. Хөөх юм би энэ дэр чи бүр би арзаач нэг юм жаа хүүхдээс гарамгүй юм яваад байгаа юм бүр. Тийм байгаа ч тийм. Тэст бүх дүртэл хувирж исэн баг манай хүүхэд. За Empire of the Sun буюу нарны хаант бас гэж орч болох баг. Энэ кино маш амжилттай болоод Оскарын 6 төрөлд нэр дэвшсэн. За гэхдээ нэгийг ч авч чадаагүй. Яагаад гэвэл тухайн жилд нь The Last Emperor гарсан байсан байхгүй. Тэст бүгдийг хүн хамжаалсан шүү дээ энэ кино. Ингээд манай кино нэг чанал байхгүй. А гэхдээ Christian Bale гэдэг нэртэй ийм мундаг авьяаслаг хүүхэд гарч ирж байгаа юм байна гэдгийг Hollywood магадгүй дэлхий мэдж авчихсан байна. Гэхдээ энэ нь одоо манай хүн шагналч гэх юм уу, гисгэлж гэх юм уу ямар нэг юм болж хувирсан байна. Яг алдар нэртэй болчлоо. Гэхдээ тэр нь бас side effect юутай хажуугаараа муу нөлөөтэй. За бүгд л нөгөө бяцхан хүүхдийн жүжиглэлтийн шагшин магтаж байгаа. Мэдээч шүү дээ тий. Спилбергийн нэг киног аваад гарсан хүүхдээ чинь. За тэгсэн чинь харин үеийнхэн хүүхдүүд дээрлэхэд эхэлсэн. Тэгээ яагаад юм мэдэхгүй. Тэр та чи алдартай болчлоо ямар мундаг ингэж дээрлэгдэх юм уу? Яг яагаад дээрлэгдэх юм би юусоо ойлгохгүй байна. За мөн одоо хэвлэлийнхэн манай хүүхдийг зүгээр байлгадаг. За папарацци гэдэг юм уу те хэвлэлийн янз бүрийн мэдээ бичээл. Тэр болгоноос одоо Кристиан залхаж эхэлсэн байна. Ер нь од болох чинь дэмий юм биш үү гэж бодож эхэлж байгаа. За жүжигчнээ болигээд нэг хэсэг бүр завсарлаж байгаа. Алдар хүнд од болох
тэг хэдий гоё юм шиг боловч те бас нөгөө талаараа муу одоо эффекттэй. Тэр одоо их үүрэг хариуцлага ногдож байгаа. За бас дээрэс нь хувийн амьдрал гэж байха болчихдээ. Бүгдээрээ л чиний амьдралыг чи ямар хүнтэй уулзж яах гэдгийг мэдхийг хүсдэг. Тэрийг хүн болгон уншдаг бүр ядаргаа те бүр ийм амьдралаас манай хөх залхсан байна. Ер нь дахиж л юм жүжигч энэ төр гэж яваа болиё гэж хийцэн. Бүр аюу эрт те. Эрт тийм юм мэдэрсэн биш. Тийм. Тэгээд студиуд уг нь түнд зохиолоо хийлгээгээл кинонд аваал эрэлт хэрэгцээ бүр маш их байгаад байдаг. Манай хүүхдээ чинь бүгд л кинонд тоглох хүсэн шүү дээ тийм. Тэгсэн чинь манай хүн алидийн шийдвэрээ гаргацсан дахиж жүжигчнэр ажиллахгүй гэдэг. Тэгсэн чинь энэ үед харин найруулагч Kenneth Branagh гэж хүн байна. Энэ хүн нэг Henry V гэдэг түүхэн кино хийчихсэн юм байна л да. Тэгээд тэнцэнэ нэг чи ямар дүр гэдэг вүлээ тэрийг марчиж. Бас нэг хүүхдийн дүр бичсэн. Тэгээд тэрэндээ Спилберг нэг хүүхд тоглолцсон байсан. Тэр хүүхд таана байна гэдэг. Манай хүний хайгаад бүр хайсараагаа толж ирж уулцсан баг. Тэгээд уулзаад нөгөө киноныхаа саналыг тавьсан чинь нөгөө хүүхд нь алидийн зодог тайлцсан байжсэн баг. Тэгээд бүр ингээд ятгаад за би энэ дүрийг чамд л зориулж бичсэн чи тоглож чаддаг. Тэгээд манай хүн одоо ятгаланд нь автаад ингээд кино урлагтаа буцаж ирж байгаа юм бэл. Тэгэхээр бас энэ Kenneth Branagh гэж хүнд талархах хэрэгтэй байгаа. Тийм байна. Энэ хүнийг санаж байвал Harry Potter-ийн нэг чадваргүй багш гардаг штэ. Чадваргүй багш. Тийм. Нарциссист нэг өөртөө өөрийгөө амарлаа гэж бодсон гар байдаг байхгүй. Тэрэнд тоглож үжигч юм шүү. За яг сайн санахгүй. За найруулагчийн ятгалгаас гадна бас нэг одоо хүчин зүйл нөлөөсөн нь санхүү. За бас тийм баг шүү. Тийм. Жохоо бүхт кинон тоглоод зөндөө их цалин авах гэж амар гоё байгаа шүү дээ. Тэрүүгээр бас аав ээжтэй тусалж байна. Айгуу тийм. Түлхэг зөхөөртэй шалтгаан байхгүй. За хэдий дахин олонний өмнө гарч одын амьдралаар амьдрах болсон ч гэсэн манай хүн хэвлэлийнхнээс их зүгтдэг. Одоо өөрийгөө хамгаалж эхэлж байгаа. Ярьцлага шоунд барагтаа ордгоо гэж. Одоо ч гэсэн ер нь тиймэрхүү л дээ. Түүний орсон шоу ярилцлагын тэрийг хайдах юм бол ер нь тоодоо гэдэг юм л гарч ирнэ. Бүр биш дээ заримдаа ярьцлага өгч явахдаа за мэн чинь ингээс 0 орчод тэрийгээд тэр чигтээ цугтаа талга болчихдог гэж. Одоо сурж जैन тий. Манай хүн чинь одоо ингэж шүү дээ. Зарим хүмүүс бол олонний анхааралд байх дуртай. Тэгээ хувийн амьдралаач дэлгэх дуртай. Лайв хийгээд үзүүлдэг шүү дээ. Тэгвэл манай хүн тэгдэг юм байна. Ер нь хувийн амьдралаа нууцлаг байх хүсэлтэй. Тэгэд ер нь ажиллаа хийгээд л тэгэл амарч юмэр амьдрахыг илүүд үздэг юм байна. Багасаа олонний анхааралд байх ямар хэцүү вэ гэдгийг мэдсэн. Тэгээ тэрнээс юм баг траума авцсан ч биш магадгүй. Тийм байна. За Christian Bale 15 настай байхдаа Грекийн Английн Bournemouth гэдэг хот гэдэг. Тэнд ингээд суурьшгаар болж гинэ бүр. За хэдүүлээ ерөөсө болиё гэдэг. Тэгсэн чинь төд бодлохгүй аав чээр нь салчиж гин. Сонирн багц тий. Харин тий. Нэг тогтоод амьдрах гэсэн. За ингээд одоо аав ихч хоёроо дагаад Лос Анжелест амьдрахаар явж байгаа юм байна. За энэ чинь харин өстой бүр ирээдүгэн шийдсэн газар руу нүүж байгаа юм. Одоо киноноос зүгтэх ямар ч арга байхгүй. Яг төвд нь очиж байгаа байхгүй. За харин одоо юу яаж байгаа? Их чинь бас жүжигчин байгаа шүү дээ. Их чинь бас энэ юун дээр нэг тусалт юм шиг үлээ. Энэ чинь юу лээ? Хоёр ихчтэй нэг их чинь юу гэдэг юм? Аавынх нь өмнөх амьдралаас одоо ирсэн гэж гэдэг баха. За ингээд зай завсруу кино тоглож эхэлсэн. Өвөн жоохон хүүхэд чинь нэг ихний кинонд тоглолоод болчиход нэг алга болчихдаг шүү дээ. Хичээлээ хийнэ гэдэг ч юм уу. Тэгснэ гинтнийх том болоо гараад ирдэггүй юу? Тийм. Нэг завсралдаг тий. Тэгэж манай хүн тэгсэнгүй. Бүр алгаслахгүй машин цаар байсан. Чи юу вэ? Бараг 10-аад кинонд бараг 20 хүртлээ тоглолцсон байл. Гэхдээ гоё манай жоохондоо тоглож исэн ингээ алга болоод жүжигчин биш болоод өөр амьдралаар амьдэрсэн байт ингээ тоглосоор л явсан хэрэг гоё тэр нь. Тийм байгаа ч тийм. Тэг үүнд нь бас түүний хүмүүжлэх нөлөөтэй юм билээ. Хариуцлагатай. Тэр нь их нөлөөлж. За ингээд олон кино тоглосныхын донд Pocahontas гэх кинонд дуу оруулсан байв л яах вэ? Тийм үү? Тийм байлээ. Ямар хөрх юм. Тэнийг үзэж би ямарсан гоё ингэж бодчихлаа. За энэ хооронд өөрийгөө ч хөгжүүлээд за жүжигчд, найруулагчд, шүүмжлэгчдийн тэмдэглэлийг их уншдаг байсан. За маш их кино үзэж судалгаа хийдэг. Гэхдээ киног ингээд юу яаж үздэг вэ? Ямар гоё кино гэж үздэг вэ? Энэ хүн яаж жүжиглээд байна гэдгийг үздэг. Тэг тэр хэсгээ биш үү те. Шүнжэнгөө нэг хэсгийг үзэх тохиолдол байдаг. За энэ Ал Пачино энэ дээр яаж аяглаад байна? Үгээ яаж хэлж байна? Яаж амьсгалж байна гэдэг. Бүгдийг ингэж нэг нэгэнгүү судалдаг.
Бүр ингэ судалгааны бүр юм юу байгаас тийм. Тийм байна. Донтой юм шиг тийм ээ. Амар гоё. Тийм. За бас мөн ном их уншдаг гэнэ. Философи, сэтгэл судлал, за мөн жүжиглэлтийн талаар номнууд. Яг л өөрийнхөө мэрэгжлийн дагуу ийм номнууд уншиж байгаа. За өөрийгөө бүр ингэж мундаг хөгжүүлчихэж ийм мундаг жүжигчин болдог байх нь шүү. Одоо нэг жүжигчин болох гэж байгаа, сонирхож байгаа хүүхдүүд байвал тий. Ингэж удаа бэлддэг байх нэ гэдэг. Кристиан Бэйл харуулж байна. Сургууль зураагүй шүү дээ. Харин тийм тэр өстөөс бүрэн. Тэр нэг сценыг олон удаач үзэх, бүр шүнжинж үзэх тохиолдол байна гэдэг чинь нөгөө тэр жүжигчний тоглолт гаднаасаа ийм үйл хөдлөлтөө за дотоод сэтгэл нэм гэл бүр нягт үздэг гэсэн байна л да тий. Тийм байна. Гоё. За харин одоо манай хүнийг дэлхийд одоо дэлхийд л гэж хэлээ та. Ер нь Америкт бол суперод болгосон юм. Дэлхийд од болж чадахгүй байгаа шалтгаан би нөө хувийн амьдрал их нуугаддаг учраас та дэлгэцэнд одоо ярилцлаганд их ордгоо учраас нэг яг дэлхийд танигдсан хот болж чадаагүй болоо гэж боддөг. За фэнүүдний бол уучлаарай. Гэтэ манай ээж таньж ивэл би дэлхийн хот гэж хэлнэ. Манай ээж танихгүй байгаа юм чинь дэлхийн хот гэж хэлж чадахгүй. За харин түүнийг одоо Америкт од болгосон тэр киног одоо бодохгүй байлаа ярив. Энэ бол American Psycho. Яа. Би түрүүн бас бодчихлаа л да нөө балет хичээлдэг байсан гэд багтаа. Би хаастаа яг энэ дэр л амар харагддаг шүү дээ. Бас нөлөөлжээ гэж бодчихлаа. Хамтран ажиллаж гисэн үү? За. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision. За цикл 2 руу шилжих хамрах оройтойгоор Univision компани маань нэвтрүүлгийн маань ивэнттэй ажиллаж байна. Тэгэхээр ямар үйлчилгээг бидэнд санал болгож байна вэ гэхээр та Univision-ийнхаа одоо сар болгоны хэрэглээний төлбөрийг яг хязээ төлдөг вэ? За тэгэд өрх бүрийн одоо цалин бууж байгаа тэр циклээс хамаарат санхүүгийн хэмнэл айл болгонд янз бүр байгаа. 5-нд цалин буудаг, зайсвал 15-нд буудаг, 30-нд буудаг янз янз байдаг. За тэгэхээр Univision-ийн төлбөр бол нэг ерөнхийдөө сарын сүүлээр 22-23-нд гардаг шүү дээ. Тэгэхээр таны цалин яг тэр үед чинь одоо төлбөр тооцоогоо ихэд таарж гинөө. За хэрвээ таарахгүй байгаа бол та цикл 2 руу төлбөрөө шилжүүлэх буюу сарын 7-ыг дуустал та төлбөрөө төлөх боломжтой болж байгаа. Энэ нь ч хаагдахгүй гэсэн үг. За тэгэхээр энийг салхид маш амархан Unitel-ийн та хэрвээ админ дугаартай бол 1427 тусгай дугаарт бусад операторын админ дугаартай хэрэглэгч бол 13 14 37 тусгай дугаарт 2 гэж мессеж илгээгээд л таних одоо цикл 2 руугаа буюу сарын 7-ны хүртэл төлбөрөө төлж болдог тохиргоонд шилжиж хийн шүү. За гоё хэрэглэгчтэй мэдэрч жижиг ч гэсэн маш гоё ингэж асуудлыг шийдэж өгдөг Univision компанида нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаад баярлалаа. Их баярлалаа. Энэ яг нөгөө хэрэглэгч юу хүсэж чинь тэрийг нөгөөд идэх. Харин тэр нь одоо их таалагддаг юм. Маш гоё үйлчлэгээ. За манай хүн мэдээж олон кинонд сонгогдчихсэн хэрээр маш олон киноноос хасагдчихсан байж таарна. За тэдний дунд Titanic-ийн Jack-ийн дүр бас яригдчихсэн юм байна. Тийм үү? Тийм. За ингэж чад одоо юу болсныг бид нар мэднэ. Leonardo DiCaprio-д алдсан шүү дээ. За тэгсэн чинь зөвхөн Titanic-аар зогсохгүй юм гинэ. Өмнө нь The Boy's Life, за What's It Eating Gilbert Grape гэдэг кинонуудад бас Леод дүрээ алдчихсан юм байна. Тэгсэн чинь 1999 онд дахиад нэг дүрээ алдах шахсан. Тийм. American Psycho-гийн Patrick Bateman-ийн дүрийг Леод бараг өгөх шахсан. Анх найруулагчаар Mary Herron гэж хүн ажиллаж байгаад манай Christian Bale-тай уулзсан гоо та энэстэй яг мөн байна. Patrick Bateman яг ийм хүн байх хэвээр. Би чамаас өөрхөн сонгохгүй гэж хэлээд тэг студидтэй танилцуулсан юм. Тэгсэн чинь студ болохоор юу яагаад Леог аваад ирсэн. Үгүй энийг тоглохгүй супер тоглол. Лео ч өмнө яг Titanic дээр тоглолцсон хэвээр. Алж байгаа юм. Оргил дээр байлаа шүү дээ тий. Тэгсэн чинь найруулагч нь эмэгтэй хүн байдгийг. Сайн бооц тий. Тийм ээ. Ямар сони. Тийм кино. Ийм киног хийж өгдөг. Тэгсэн найруулагч маань энэ хүнтэй ч ажиллаж чадахгүй. Би дүрээ хэлээдийн сонгоцсон байгаа. Энэ бол Christian Bale гэж хэлээд тэгээ манай хоёулаа төслөөс халагдчих. Тэгсэн чинь төд удалгүй нөгөө нэг авчирсан Leonardo DiCaprio дүрээсээ татгалцсан. Хэд хэрцгий хүний тухай кино учраас Leo өмнө нь Titanic-аас олж авсан алдар хүндээ алдчих магадгүй гэж айгаад Зүг шүү дээ. Тийм гоё романтик дүрийг. Тийм. Тэгээд татгалцсан гинэ. Тэгсэн чинь энэ бодлыг түүний толгойд нэг сэтгүүлч хийж өгсөн юм. За. Та ч одоо ийм малдар нэртэй бичдэг, ийм дүр тоглоод дэмий юм шүү. Гэсэн чинь тэрийн Лео авч одоо буулгаад за зөв нь болигээд болцсон юм байна. Тэгсэн чинь тэр сэтгүүлч нь төд бодлого Christian Bale-ийн автанд гэрэлчдэг. Юу? Хойд ээж нь болсон гэсэн үг.
За тэгэхээр бас нэг яриа явдаг л та. Кристиан Бейлд дүрийг олж өгөхийн тулд Леогийн толгойд юм хийчихв яачаа гэдэг сэтгүүлч. Гэтэ маш зөв юм байсан биз дээ. Угаасаа зэрэгтэл тийм гоё романтик Титаникийн дараа сайкогоор хүлээж авахгүй шүү дээ. Ер нь. Тэгэхгүй. Би бол тэгж бодож байна. Хэрвээ тэр дүрээ маш сайн бүтээгээд тэгсэн бол манай хүн алидийн маш мундаг жүжигчин рүү орж байсан болов. За Кристиан Бейл Леогийн тухай нэг ярилцлага өгсөн байдаг гинэ. Гэтэ хошигнч шүү. Холливуудын бүх киноны гол дүрийг Лео захиалчихсан байдаг. За бид түүний татгалцсан дүрүүдэд л тоглолдог гэж. За тэгсэн чинь нөгөө Кристиан Бейл ч гэсэн хүмүүс анхааруулсан юм байна. Энэ Бейтманы дүрийг битгий аваа. Патрик Бейтманы дүрийг битгий ав. Чиний карьерийг чинь болчихно. Энэ дүр бол үнэхээр муухай дүрээ гэж сануулхад манай хүн харин алюминий пивийг барьж би яаж тоглолтыг үзүүлээд өгье гэсэн баг. За тэгсэн чи яагаад ингэж өөртөө ихтэй байсан бэ гэхээр төслөөс хасагдсан байсан ч гэсэн манай хүн тэр дүртээ бэлдээд хийсэн юм байна. За хэдхэн жилийн өмнө нөө чүрийсэн хүү байсан шүү дээ. Тэгсэн чи одоо 1999 онд манай хүн чинь Иесусийн дүрийг нэг телевизийн кинонд бүтээдэг байхгүй. За. Тэгтэл ер нь нэг жоох ингэж зузаарсан байртай гарч ирээд. За харин American Psycho дээр төгс бие галбартай гарч ирдэг. 2000 он уу? Тий. Яа, амар төгс биетэй гэж нэрстэй өөлөх юм бөө. Тий. За зөвхөн бие галбраас гадна бас түүний дүрдээ орж байгаа нь гайхамшигтай байсан. Өөртөө дурлцсан нарциссистийн хүнийг бол бүтээх ер нь хэцүү шттэ тий. За тэгэхэд манай хүн бол үнэхээр гайхамшигтай бүтээсэн. Яг энэ кинон дээр л энэ жүжигчин кинонд яаж бэлддэг вэ гэдгийг анх удаага хүмүүс таниулж байгаа. Эсвэл маш мундаг бэлдэж байгаа. Хоёлаа тэрийг доор бүр дэлгэрэнгүй ярих болно. За тэгсэн чинь зураг авалтаас босод үед ч гэсэн энэ дүрнээсээ гарч өгдөг. Патрик Бейтман л яваад идэг гэнэ. Тэгэхээр аюу хэцүү шттэ. Чи өөрөө сайко дүр ээж идэг. Утгатай л явж идэг дүр шттэ тий. Тэнгүүд ойр орчныг найж гэлсэн баг. Кино багийнхан ч гэдэг юм уу. Нэг харьцахгүй ер нь зайгаа барьсан байдалтай. Утга ураад гүгээд гараад ирүүлж хэцүү шттэ. Яг дүрдээ байгаад байгаа хүнээс чинь те айхас аргагүй. Инээж байгаа л. За энэ киногоор насан турсан Кристиан Бейл ийм хүн болсон юм а гэдгийг одоо Америкт өөрийгөө танилцуулж байгаа. Нэг Empire of the Sun-ы жижигхэн хүүхэд чинь ийм залуу болсон байж тээ гэж хүмүүс одоо харж байгаа. За энэ кино бол түүний хувьд түүний замналд маш чухал нөлөө үзүүлж байгаа. Тэндэж дүрдээ маш сайн бэлдээд ер нь одоо өөрийгөө гол дүр бүтээж чадна гэдгийг дэлхийд зарласан энэ юм байна л. За мөн одоо кино багийнхан нийгмийг олж мэдсэн гэнэ. Манай хүн чинь зургийн талбай дээр их нухацтай сериозны ажилтдаг юм байна. За. Тийм нэг юу яадаг штэ нэг хариуцлахгүй хүмүүс байдаг штэ. Тэднэрт их дургу өөрөө их тийм хариуцлагатай ажилтдаг. Тэг ер нь нэг тейкер л бүхтээ зураг авахыг хүсдэг чармаадаг. Тэг ер нь жоох ингээд цалгартуулдаг. Хүмүүс цалгартуулаад байх юм бол маш их уурладаг. Ийм одоо характертай хүн юм байна. Энэ одоо өөрөө яг тэгэхээр бэлэн болоогүй очих юм бол өөрт нэг тухгүй байгаад ерөөсөө ажиллаа сайн хийж чаддгүй юм гинэ. Тийм ч учраас өөрөө бэлэн болчоод ирдэг. Бусд нь бэлэн болоогүй байхаар уурладаг. Тэгээ бүр энэ уурлаад бүр маргалддаг юм л. Энийхэн тухай бүр нэг аудио бичлэг байдаг байхгүй. Нэг зураглаачтайгаа хэрэлдээд. Чи яагаад энийг хийгээгүй вэ? Хэрвээ чи энэ дээр ажиллахгүй бол чи энэ төсөл дээр ажиллаж ивэл би ажиллахгүй би гарна. Тэгээ продюсертэй очиод энийг хал тэгжээж би тоглоно гэж уурладаг. Ер нь тийм нэг маш хариуцлагыг одоо шаарддаг юм юм бэл. Өөрөө тийм байж ижил шаардна л да тийм ээ. Тийм шүү дээ. Гинт нэг хүн удлаа хэлбэртэй дэвэлдээлээ. Тийм шүү дээ. За энэ бичлэг бол үнэхээр их шууган тарьсан. Тэгсэн энэ шууган намжиж ямжаагүй байхад буюу хэдхэн сарын дараа түүнийг Лондонд баривчлаа гэдгийг мэдээ гарсан байна. Зочид буудалд танхаарсан гэдэг шалтгаанаар. Тэгсэн чинь цагдаа дуудаж баривчлуулсан хүн нь түүний ээж эгч хоёр нь байсан. Оноо салаад явцсан. Төрсөн ээж нь. Тийм төрсөн ээж нь. Тэр сонирн байгаа. Бүр нэлээд л нухацтай юм болсон юм шиг байна. Тийм. Яг юу болсныг мэдэхгүй ч гэсэн ер нь бол зарим нэг их сурвалжаас одоо цуургалж их юм уу тийм. Эхнэрийн жоохон муулцсан гинэ. Тэгээд ээжтэйгээ жоохон юм асуудал үүсгэсэн юм шиг байна. Яг хэдэн цаг баривчлагдаад гарч ирэхдээ яг энэ яригадаад байгаа шиг юм болоогүй. Би ямар ч буруу юм хийгээгүй гэж мэдэгдээд тэгээд миний хувийн амьдрал юм аа. Миний хувийн асуудал юм.
Тийм учраас та нар миний хувь амьдралыг хүндэтгэх нь үгээд тэгээд үнэс цааш яриаг өгөхгүй. Гэхдээ нэлээд ноцтой юм болсон юм шиг байгаа юм. Манай хүн чинь 11 жил ээжтэйгээ үг дугаараагүй гэдэг. Харин 2016 онд л хаа 19 онд лөө ээжтэйгээ нэг эвлэрээд сайн харилцаатай болсон юм байна. Гэтэ 10 жил гэдэг чинь бас л маш уртаа байцтай. Ээжтэйгээ штэ. Төсөөлөгдөхгүй байна. Яаж вэ те? Харин тийм. За American Psycho гэдэг кинонд бараг л калт болж хувирсан. За үүнийхээ дараа мөн л калт болсон Equilibrium гэж кино тоглож байгаа. За мөн л булчин ширмсэн зангирсан ийм дүр байж байгаа. Тэгсэн чинь 2 жилийн дараа The Machinist гэдэг кино нээлттэй хийсэн. Гол дүрд нь Christian Bale тоглож байгаа. Тэгсэн чинь тэр киног үзсэн хүмүүс Christian Bale-ийг хараад таниагүй. Ясарс болсон нэг хүн Christian Bale Ясарс болсон нэг хүн гараад ирдэг байхгүй. Тэгсэн чинь үзэгчид Christian Bale хайцсан хизээ гарч ирэх ингээ хүлээгээд байдаг гарч ирдэг. Тэгсэн чинь нөгөө хүн нэлээдийн тэнцээ зүгээр л арьс ясны дээр байж байгаа. Яг тэр юм биш тийм амар чин хасдаг кинон юм байна тийм. Оо яана. За энэ дүрдээ орох гэж манай хүн 30 кг турсан. 78-аас 48 кг болтлоо. Анх найруулагч Christian Bale-тэй уулзаад ингэж хэлсэн юм байна. Энэ жоохон туранхай дүр байх хэвээр маа. Чи жоохон жин хайчих уу гэдэг хүсэл тавьсан юм байна. Тэгсэн чинь зургийн эхний өдөр манай хүн хүрээд ирсэн чинь хэвээр мэл гайхаж шоконд ороод юу вэ? Арай дэмтэж байгаа юм биш үү гэсэн чинь би өшөө жоохон турчих уу 45 руу орчих ил даа гэсэн. Тэгт найруулагчгүй болохгүй чинь эрүүл мэндэд санаа зовж байна. Тэгж болохгүй шүү гэж чинь болиулсан юм бэл. Хэр хугацаанд? Оо ямар амар байц тийм. Старыг ясмас. Юу л да нөгөө манай багш нар тэгж ярьдаг байсан л да жүжигчүүн хүн бол өөрөө баримлын шавар шиг байх хэвээр таны бие биш. Тийм учраас та ингээд хувьсах чадвартай байх хэвээр гэдэг ч гэсэн бас арайч тээ. Яа. За энэ жиндээ очих гэж манай хүн байнга шахуу тамхи татдаг. За виски уудаг, хар кофе уудаг. Өдөрт нэг ширхэг алим. За дараагийн өдөр нэг лаз тунаач гэдэг юм уу. Ийм хоолны дэглэмтэй байсан юм байна. За гэхдээ энэ аргыг хэрэгжүүлж болохгүй шүү хүмүүс. Бодоол гэж. Эрүүл мэндэд маш хартай. За энэ чинь энэ хүн чинь энүүхий аж ахуйр бас өндөр үнэтэй эмчилгээ энэ төр хийлгэж байгаа шүү дээ. Тийм болоо. Тийм учраас энэ аргыг бүр яасан ч туршиж үзэж болохгүй. Энэ бас хөв хүний биеийн онцлог бас байгаа шүү гэдэг. Одоо анхааруулan хэлмээр байна. Тэ юу идэх гэсэн бэ гэж. За хэдий энэ кинонд өндөр амжилт үзүүлээгүй ч гэсэн манай хүний нэр хүндийг маш өндөрт өргөж байгаа. Дүрдээ бэлтгэх гэж үүнийг хилдэг юм байна жүжигчтэй гэдгийг харуулж байгаа. Маш их хичээл зүтгэл гаргадаг юм байна гэдгийг үзэгчд мэдээд түүнийг маш ихээр хүндэлж эхэлж байгаа. 48 кг шүү дээ. За хоёлаа юу яа? Ивент тэтгчтэй танилцуулаад тэгээд цаашаа үргэлжлэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар байнгын хамтран ажиллагч Түлээ шүү. Өдөр бүр шин Түлээ шүү маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү айгүй гой тоортнууд бидэнд санал болгоод байгаа. За би эндээс нэг шинээр гарсан 3 төрлийн нэг юм торт байгаа. Тэрний яг орц найрлагыг хэлээ. Одоо энэ fresh cream cake гэдэг 3 төрлөөр гарсан байгаа. Төрөл бүрийн шинэхэн жимсээр чимгэлсэн. Дээрээс нь цэвэр шинэхэн сүн кремтэй, зөөлөн чиглэг кекстэй. Ийм гой 3 төрлийн тортыг одоо юу салбар болгоноор бүх салбаруудаар худалдаалж байгаа. За дээрээс нь 11 сарын 1-ээс бүх салбаруудаар худалдаалагдах бас юм гоё гүзээлцгэнтэй strawberry queen гэсэн айгүй хөрх юм хэмжээ хийцийн үед маш тэгжин юм гоё тортыг 11 сарын 1-ээс хойш бас бүх салбаруудаар борлуулах гэж байгаа шүү. За тэгээ та бүхэн маань лавлах бол 75 10 утасны дугаараар нь лавлж болно. Тэр ер нь бол Түлээ шүү маань дандаа нэг энэ ийм бэлж нэрээ Түлээ шүү гэдэг нь Францаар өдөр бүр гэсэн үг юм билээ. Тийм. Сайн байна. Гоё хэлж өгч чадсан чи. За тэгээд ийм гоё одоо интерьер дээрээс нь амт чанарын хувьд маш чанартай гоё бүтээгдэхүүнээр өдөр бүр бидэнд шинээр уулздаг. Түлээ шүүгийнхандаа маш их баярлалдаг шүү. Ойр тарин Түлээ шүү ерөөсөө эрэг байна те ажиллаар. Тийм үү те. За нэг анхааруулаад хэлчих та. За баярлалаа. За баярлалаа. За 2008 онд за 7 онд юм байна да. Вообще 2004 онд юм байна. Warner Bros киностуд за ах トゥ найруулагч ах トゥ одоо Нолануудад нэг одоо киноны санал тавьж байгаа. Кристофер Нолан, Джонатан Нолан гэдэг ах トゥ хоёр яаж байгаа шүү дээ.
За хатуу болон энэ сэдвэр нь гурамсан кино хийх ёстой. За энэ бол мэдээж Dark Knight буюу харанхуй хүлэг баатрын талаар үзүүлэх, Batman-ы талаар үзүүлэх юм кино байх бол. За найруулагч минь харин гол дүрдээ манай Christian Bale-ийг харсан юм байна. Christian Bale-ийн байгаа байдал жүжиглэлт нь өдөр шөнө харанхуй болон гэрлийн балансыг төгс харуулж чадах ийм жүжигчин гэж манай хүнийг хардаг юм байна. Тэгсэн харин үзэгчд за байж наа чи супер баатрын тухай кино. Наа тоглуулах гэж байгаа хүн чинь 50 кг ч хүрч чадахгүй хүрхгүй ийм хүн шүү дээ. Юу болоод байгаа юм бэ гэсэн баг. Тэгсэн чинь манай Christian Bale The Batman Begins кинонд зориулаад бэлтгэл хийгээд 100 кг давсан булчин ширмсэн зангирсан залуу болж гарч ирсэн баг. Бүгд гайхсан. Юу вэ? Дөнгөж сайхан 48 кг байсан шүү дээ. Одоо бүр 50 гаруй, бараг 60 кг нэмсэн гараад ирлээ. Яаж юм бэ чаддаг юм бэ? Хэвээ уулга алтхаас аргагүй ийм үйл явдал болчих. За манай хүн ч гэсэн биеэс гадна дүрдээ бэлдэж бие хамгаалах урлагаар хичээлсэн. За зэвсэг хэрэгэлж сурсан байна. За мөн аюултай үзэгдлийн хинхийг нь өөрөө хийж гүйцэтгсэн юм байна энэ кинонд. Гэхдээ алдарт Batman Mobile-д нь суулгаагүй үгднэ. Чи юу энэ машинаас хол байгаарэ гэж найруулагч тушаасан юм байна. Яа тэгэхээр тэр чинь эвдчих юм бол тэр машиныг хийх гэж бас л буу юм болох байхгүй. Тэгэд ер нь нэг жолоочоос босод өөр хэнийг ч ойртуулаагүй гэж ярьдаг юм бэл. За супер баатруудын ертөнцид бол хамгийн алдартай дүр бол мэдээж Batman. За хүмүүс энэ дүртэй дуртай хайртай. За тийм ч учраас Batman-ы кинонод муу болох ёсгүй. За муу болсон ч гэсэн ер нь бол ашиг орлогоороо тэргүүлдэг юм байдаг. За муу болчих юм бол харин одоо фэнүүд нь тэр киногоос газар дор болтол муу л тийм ээ. За мөн дээрээс нь тоглосон хүмүүсийг ч гэсэн хооронд нь харьцуулаад маргаан дэгддэг. Маш олон ч санал асуулгууд явдаг. Гэхдээ яг албан ёсны тийм байхгүй л тийм. Жишээлбэл Warner Bros-аас ч юм уу тийм Batman-ы хамгийн шилдэг нь хэмбэ гэдэг дебет гаргаж болохгүй байхгүй. Фэнүүдээс л гардаг. Тийм фэнүүдээс л гардаг. За тийм болохоор яг албан ёсоор тэр нь хамгийн шилдэгэй гэж хэлэх ямар ч боломжгүй. А гэхдээ фэнүүдийн ихэнх нь Christian Bale-ийг хамгийн шилдэг Batman гэж одоо үздэг юм. Би ч гэсэн тэгж боддог бас энд. Хэлчихвэ. За алдартай жүжигчид өөрсдийн гэсэн нэрийн хуудас бас нэг дүртэй байгаад байдаг тийм. За харин Christian Bale-ийн хувьд комик номын хамгийн алдартай дүрийг өөрийнхөө нэрийн хуудас болгосон дүр болгож чадчих. Ингээд Batman бол Christian Bale-ийг боллоо шүү дээ тийм. За нэг жилийн дараа тэрээр Chris Nolan-тай дахин нэг удаа хамтарсан. За энэ удаад Prestige гэдэг нэртэй маш сонирхолтой ийм элбчний тухай кинонд Hugh Jackman-тай хамт тоглож байна. Тийм. Яа. Энэ кино сонирхдаггүй хүн байсан ч гэсэн хамаагүй үзээсэй гэж би хүсдэг. Яг тэгэхээр тэр нууцлаг байдлыг, plot twist-ийг яаж харуулж чинь тэр найруулга ер нь энэ кино бол төгс гэмээр ийм кино болсон. За нэг хэсэгтээ энэ найруулагч асаалаагүй манай хүн чинь. За 2008 онд дахиж нэг удаа хамтарч байгаа. За энэ удаагийн хамтрал нь Christian Bale-ийг дэлхийн хэмжээний од болгож байгаа. За уучлаарай дэлхийгээ хэлчихье. Яг тэгэхээр энэ кино чинь IMDb-гийн 3-т байдаг, 2-т байдаг лөө? 3-т байдаг ийм кино байхгүй. За кино урлагийн түүхэнд үлдэхээр за супер баатртай кино дэлхийн хамгийн шилдэг кино болж болдгийг харуулж байгаа. The Dark Knight буюу Batman-ийн гурамсан киноныхоо 2 дугаар ангийг бүтээж байгаа. Харанхуй хүлэг баатар шүү дээ. За энэ кино хийц, дүр, жүжиглэлт, найруулга, зохиол ерөөс бүгд төгс. Гол дүрийн баатар болоод эсрэг талын дүрийн зөрчил, за хоорондын холбоо гэдэг маш мундаг зохиолтой. За мөн бокс оффист 1 тэрбум давсан анхны супер баатартай кино болж байгаа. Асаа битгаар нэг дугаар хийсэн байгаа юм уу? Тийм үү. Тийм. Дэлгэрэнгүй мэдмээрэл тэр дугаарыг үзээрэй гэж төгсмөр. За гурамсан кино шүү дээ, тийм. За 3 дугаар анги нь The Dark Knight Rises гэдэг нэртэйгээр 2012 онд буюу Dark Knight-аас 4 жилийн дараа гарч. За Batman-ы тухай кинонууд гардаг. За энэ бол супер баатрын тухай кино. За тэнд бол мэдээж фантази бол байх хэвээр. Супер баатрт комик ном шүү дээ. Гэтэл Chris Nolan, Christian Bale хоёрын хийсэн энэ кинон дэр ерөөс тийм фантази гэх юм байхгүй. Хойлоо Iron Man дээр ярьжсэн шүү дээ. Яг хажуутлын нэг хүн шиг л байгаад идэх шүү дээ гэдэг. Нэг яг харин тийм. Энэ Batman чи яг тийм байхгүй. Ерөөсөл яг л хажууд бидний хажууд амьдарч байгаа ийм хүн шиг. Тэдний хилдэгбийн бүр тэсэж дэлбрээд аимшиг юм болоод байгаа юм байхгүй. Яг л тийм нэг амар хүчтэй хүч чадал байхгүй. Яг л зүгээр хүн байгаад байгаа. Яг нэг айхтар ичээд байхгүй тий. Тийм.
бүр фантаз нэг юм байгаа хгүй тийм. Тэгээд яг нэг хувь хүмүүсийн хоорондын зөрчлийг, өөрийнх нь дотоод зөрчлийг гэдэг юм уу? Юу нэг тийм хувь хүн тал руугаа илүү их ингэж тодтогч өгсөн ийм Супербаатарын тухай кино. Тэр чинь бүр маш шинэлэг хийц, шал өөр кино байхгүй. Манай хүн чинь биш тэ бүр өдрийн цагаар гарч ирээд тултж байгаа шүү дээ. Бэтмен чинь давуу тал нь шөн шүү дээ тийм. Тэгэхэд нөх хотынхоо төлөө, хүмүүсийнхээ төлөө өдрийн цагаар гарч ирээд тултж байгаа. Би нэр Бэтменийг анх удаа л өдрийн цагаар юм таарсан. Гэхдээ харин тэр нь илүү гоё бодтой бүр нэг юм яг нэг юм ер нь нэг юм үндэсний баатар гэдэг шиг нэг юм хүмүүст амар гоё. Тий. Мэдрэмж өгсөн тий. За Кристиан Бейл маань Бэтмен гэж мэддэг байсан боловч яг комикийг уншиж байгаагүй гинэ. За харин 2000 оны ихээр ихэнх үед найзаасаа нэг хэвлэлийг аваад уншиж үтсэн юм байна. За тэгээд яг уншиж дуусныхаа дараа өөрийнхөө төлөөлөгчд хэрвээ дараагийн Бэтменийн тухай киног хийгдэх бол би тэнд тоглох ёстой гэдэг. Ингээд та төлөөлөгчдөө юу гэж үүрэг өгөх юм уу? Юу гэх захиалга Хүсэл захиалга өгч. зохицуулаарай л гэж. За тэгсэн чинь нөгөөтгөн ч гэсэн зохицуулсан байх нь тийм ээ. Би ингэж бодсон. Магадгүй Бэтменийн энэ дүр нь өөртөө нэг төстэй байсан болов. Нууцлаг хүн шүү дээ Бэтмен чинь. Кристиан Бейл ч гэсэн өөрийнх нь нууцлаг. Тэгээд өөр дүрд ордог. Яг жүжигчин болохоор. Бэтмен ч гэсэн өөр дүрд Брюс Уэйн гэдэг дүр байсан бол тэгэл шүн Бэтмен болчихдаг тийм. Манай хүн чинь яг кинонд дэр тоглолцоод киноноос бусд үедээ жүжигчний амьдрал, хувийн амьдрал гэдэг ингээд хуваацсан. Тийм болов гэж боддог. За магадгүй Бэтмен түнд нөлөөснийг үгүйсэхгүй. Тэрээр яг Бэтмений хийдэг ажлыг амьдрал дээр бас хийж байгаа юм байна. 22 сая долларын өртөгтэй өнчин хүүхдийг асрамжийн газар байх болж байгаа. Энийг 16 жил хөөцөлдөж сая 2024 он зөвшөөрөл аваад одоо яг хийж байгаа юм л. Оо ямар хүрээ. Бэтмен ч өөрөө тийм байхгүй. Өнчин өссөн. Тэгээ өнчин хүүхдүүдэд маш их тусалцаа үзүүлдэг ийм дүр байхгүй. Гэсэн чинь Кристиан Бейл амьдрал дээр Бэтменийн ажил хийж байна. Йоо ямар гоё. Тэгээ энэ түүнд юугаар онцлог юм гэхээр юу тийм ах дүүсийг, эгч дүүсийг одоо хоорондоо цугтай байлгах энэ боломжийг олгох юм л. Өөрийнхөө мэдрээгүй юм яг бас мэдрэх гээд энэ тийм ингээд хийж аав салчгаарч салгаад аваа явцсан байсан шүү дээ. Тийм. Тэгээ нэг хоёр хүнтэй хамтраад ийм гоё үйл ажиллагаа хийгээд за энэ одоо 26 оны ихээр ашиглалтанд ороод эхний хүүхдүүдээ хүлээж авна гэсэн ийм гоё та мэдээтэй байгаа юм лээ. За 8 оны одоо Dark Knight киноны шууганд дарагдаж амжаагүй байтал. За дарагдах ч байх те энэ киноны шуугаа ер нь дарагдахгүй л те хүн болгоно нэг Shawshank Redemption шиг ярьсаар л байх болно. Тийм ээ тийм. Гэхдээ яг бүр эд үедээ байж ах үеийн тэр шууганд намжаагүй байтал 2010 онд манай хүний тоглосон бас нэг кино нээлттэй хийсэн. The Fighter гэдэг нэртэй. Тэгсэн чинь нөгөөт чинь дахиад нэг чөрөөсөн хүн болоо гараад ирдэг. Энэ удаад 14 кг хайсан баг. За гэхдээ 14 кг гэдэг энэ тоон болохоор сонголтоор юм биш үү? Ягаад тэгэхээр энэ кино чинь бодит түүхээс сэтүүлсэн бодит хүнийг одоо дүрсэлж байгаа юм кино байхгүй юу? За. Тэгсэн чинь манай хүн өөрийнхөө их тэр тоглох жинхэнэ дүртэйгээ очиод уулзсан гэнэ. Бодит хүн намд байж байгаа байхгүй. За тэгсэн чинь нөгөөх нь нэг тийм турхаа биш. Энэ машинист чиг биш. Ер нь жоохон арай гайгүй байсан. Тэгэхээр 14 кг тураад яг нөгөө хүнтэйгээ адилхан болсон баг. За тэгээд юу яагаад нөгөө хүнтэйгээ бүр байнга цуг байдаг. Хэдэн сарын турш цуг байсан гэнэ. Яг тэгэхээр энэ хүний тархийг яаж ажилтдаг вэ гэдгийг ашаар мэдрэхийг хүссэн баг. Энэ их сонин хүн байхгүй. Жоохон юутай л та хар тамхич хүн л дээ. за. Тэгээ толгой нэг сонин ажилтдаг тийм итгээд хүн байхгүй. Тэгээ яг тэр итгээд байдлын дуурайх гэж яаж толгой нь ажиллаад байна гэдгийг мэдрэхийн тулд хэдэн сарын турш хамт байсан. За тэгсэн чинь хэдэн сарын турш хамт байхдаа сайн найзууд болцсон байж байгаа. За Дики Эклон гэдэг нэртэй энэ дүрийг бүтээгээд тий. Манай хүн одоо энэ дүрийг бүтээхэд Марк Уолберг буюу одоо энэ гол дүрийн жүжигч нь их чухал нөлөө үзүүлсэн юм байна. Энэ хоёрын хүүхдүүд нь нэг сургуульд явдаг юм байна л та. Тэгэл хоорондоо мэндийн зөрүүтэй л өнгөрдөг байсан чинь нэг өдөр нөө Марк чинь кино зохиолтой өрөөд ирсэн. Жин зохиолыг уншаад үзээч. Тэгсэн чинь манай хүн зохиолыг уншиж үзээд шууд тоглохыг зөвшөөрсөн. Айгу гоё дүр байсан байхгүй. Жүжигчнийг сорьсон юм дүр байсан. Тэгэд баг өөрөө очихгүйсэн юм шиг. Би тоглолцъя гэнэ.
Яа тэгэхээр $250,000 л тоглосон байна. Тэгэхээр ийм мондог од чинь ийм бага зардал мөнгөөр тоглоно гэхээр ер нь бол манай хүн гойсон л болж таарах гэдэг байгаа байхгүй. Тэр дүрдээ бүр дурлцсан юм байна. Тийм бааз. Тэгэхээр энэ бүр яг өөрийн сорих ийм дүр байна гэдэг мэдчихэж байгаа байхгүй. За тэгээд энэ дүрдээ маш сайн бэлдсэний үр дүн гараад манай хүн киногоороо энэ дүрээрээ Оскарын шагналын шилдэг туслах төрийг авч чадчих. 2011 оны Оскарын шилдэг эрэхтэй туслах төр бол Christian Bale. Энэ дээр бол би бүр яах аргагүй маргаангүй гэж би бодож байгаа. За машинист дээр бүр нэр дэвшиж чадаагүй шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгэхээр сайн юм. Тийм. За энэ Оскараас хойш 3 удаа нэр дэвшиж чадсан байна. Би удахгүй шилдэг эрэхтэй дүр авах болов гэж бас найдаж байгаа, хүлээж байгаа. Ер нь бол авч болов. За American Hustle гэдэг кинон дээр шилдэг гол дүр гэдэг шагнал нэр дэвшсэн. Эний яста бүр амар муухай хүзээ мүзээтэй болоод амар үржлэгдсэн байдаг те бас ёо. За дараа нь The Big Short дээр шилдэг туслах дүр. За харин дараа нь Vice гэдэг кинон дээр шилдэг гол дүр гэдэг ийм 3 дүрд нэр дэвшиж байгаа. За эдгээр кинонууд их онцлогтой. Чи сайн нэг нь ярьчлаа. 2013 онд Batman-ы сүүлийн ангийн дараа жил байхгүй. Тэгээ супер баатар байсан шүү дээ тийм. Тэгсэн чинь 14 онд нь манай хүн чинь гиз гүзээгээ унжуулсан. Халтсан толгойтой. За бөхтгөр хүн гараад ирсэн. За тэгсэн дүрдээ бэлт гэж хэдэн сар бялуу үедээ үсээ хусаад бүгтийж сурсан байна. За ингээд дүрдээ орцсон явжсэн чинь Роберт Де Ниро харчаад найруулагчаа дуудаад энэ хэн бэ гэсэн. Энэ асуултыг юм олон удаа. Тэгсэн чинь Бэйл биш үү гэсэн нүгд за бити худлаа яриад гэсэн. Үнэхээр ч маш олон хүмүүст итгэж чадахгүй байсан энэ дэр. За сайн нэг бүгтэж явсан гэсэн шүү дээ. Манай юм чи ингэж явсаар байгаад диско бас гинтич гинэ нурууны. Тэгээ бүр ингэтлээ л одоо дүрдээ бэлтгэх юм. За энэ киноноос 2 жилийн дараа The Big Short гэдэг кинон дээр нөгөө нэг унжсан гидсэн арилгаад зэрний жирийн одоо хүн гарч ирж байгаа. За тэгсэн чинь энэс энэний дараа 2019 онд баг. The Vice гэдэг кинон дээр 18 онд 20 кг жим нэмээд. Нимсэн. Энд чинь нөгөө ерөнхийлөгчийн дүр тоглох юм уу? Тийм дэд ерөнхийлөгчийн дүрт. Энд дээр 20 кг жим нэмээд үсээ хусаад тэг хөмсгөө боддог болоод ингээд гараад ирж байгаа. Тэг энэний дараа жил биш үү? The Ford versus Ferrari гэж кино байж байгаа. Энэ дээр 34 кг жин хасаад орж ирсэн. Яаж ингэж нэмж хасаад байна вэ? Хүн биш юм шиг санагдчих. Тийм. За энэ бол ерөөсөл түүний биеийн онцлог юм билээ. За тэгээд түүний мэдээж хичээл зүтгэл хүчин чармаалт нь нөлөөлж байгаа. Турх үедээ хоолноос гараад гэртээ хөвчдөг. За таргалах болохоор хоолоор бөмбөгддөг. Бүр бялууг болцдог. Маш их иддэг таргалах гэж. За харин супер баатар болохоор живнээс салтгүй ийм хүн юм байна. За бас 7 настайгаас хойш цагаан алтан болцсон юм байна. За бодлоо. Яа энэ ч одоо цагаан алтан яаж нэмж хасдаг юм бол гэж бодлоо. Цагаан алтан байсан юм байна. Тэгээд нэг жингээ нэмж хасахын тулд ер нь бол хаяада цагаан хоол идээд хаяа махан хоол идээд ингэж зохицуулж явдаг юм байна л шүү. Нэрээ тэр нэг уралдааны машины жолоочийн дүр байгаа шүү дээ. Тэр чинь яг л нэлээ. Ford Ferrari. Тийм тэрэн дээр л бас шал өөр дүр. Ер нь бол царай дүрхийг маш өөрөөр олон харсан жүжигчин нэрээ бараг өөр байхгүй юм шиг санагдаад бүр амар гоё юм аа. Яг өөр байгальд хоёлаа зүгээр энийг ярьж байгаа учраас өөр хүн санаанд орохгүй байхгүй. За харин одооноос эхлээд дахиж ингэж биедээ өөрчлөлт хийхгүй гэж мэдгдсэн юм байна. За тэрэн дээрээ би энэ бол ахынгүй болж байгаа. Тэгээд тархлаа дураад байна гэдэг чинь бол хүн эрүүл мэндийн хувьд тохирж байгаа шүү дээ тий. Тийм. Тэгээд зүрх мөрхнүүд гайхаж байгаа шүү дээ. Би одоо яаж цохилох вэ гэдэг. Үнэхээр ч зүрхэн жоохон асуудалтай болж байгаа юм байна. Тэгээд ер нь жоохон яагаад дахиж юм өөрчлөлт хийхгүй гэж. За Christian Bale гэж энэ хүн хэдий сургууль сураагүй ч гэсэн маш мундаг жүжигчин болж чадсан. Оскарч хүртэж чадсан. За жүжиглэх чадвараа өөрөө өөртөө зааснаас гадна за мэдээж бас уран зориг аваад дагаж дуурайдаг жүжиглэлтийг харж биширдэг ийм хүмүүс бас байгаа. Эдний нэг нь Mr. Bean юм байна. Нэг дээр нэг жүжигтэй болцсон шүү дээ. Яхаа. Тий. Тэгтэл энэ хүн ямар гоё ажилт юм бэ гэж олж харсан юм шиг. За тэгээд бас нэг хүн Gary Oldman, Sir Gary Oldman. Үнэхээр гоё жүжигчин тий. Дөнгөж сайхан сэр болсон шүү дээ манай чинь. Тэгээд энтэйгээ бас нэг Batman-ы
кинонууд дээр бүгдэн дээр намтарч ажилласан. Ийм альцтай. Гэри Олдманаас бүр суралцдаг гэж байна. Үнэхээр мундаг жүжигч ингээд. За бас мөн хариуцлага маш өндөртэй хүн. За шинэ кино болгон дээрээ, одоо кино болгон дээрээ ер нь ажил дээрээ маш их сериусны маш тэгж нухацтай ханддаг. За энэ бас амьдрал дээр ч гэсэн хэрэгждэг юм байна. Амьдрал дээр ч гэсэн юм нухацтай одоо хариуцлагатай хүн. Тэрээр 2000 онд Сербийн мисс Сиби Блазич гэж унших болов гэдэг бүсгүйтэй гэр бүл болоод 2 сайхан хүүхэдтэй одоо хүртэл аз жаргалтай амьдарч байгаа юм. За аз жаргалтайг мэдэхгүй байна. Манай хүн чинь хувийн амьдралаа нуучдаг учраас ямар ч юусэн тогтой байгаа юм биш үү? Аз жаргалтай л гэж та найдаа та тийм ээ. Аз жаргалтай байгаахаа энэ ийм тууштай тэгээ тархиа өдөрдөж чаддаг хүн бол одоо жаргалыг бол тэгээд бүтээчээр харагдаж байна тий. Үгүй энэ арх тамхи, хар тамхи мэмхэнд ороогүй түүх сонсох ямар гоё юм бэ? Харин тийм байгаа. Тэгээд нэг бодлын юм. За нөгөө бодлын бас жоохон юу юм бэ? Кино хоёрсаар руу таарчтай. За бүр маш их таалагдлаа. За баярлалаа зинглээ. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг үзэх сонсогчдод кино түүх нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телефоноор хүлээвч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цикл 2 руу шилжих амархан ураагаар Innovation компани маань үйлчлэгээрээ юу гэх юм бэ хамтарч ажиллалаа. Мөн өдөр бүр шинээрээ төлөө шүү дэмжиж ажиллаж байна. Яна би бүр төгсгөж чадхаа байсан юм байна. За яа. Өдөр бүр шинээрээ төлөө шүү маань дэмжиж ажиллалаа. За их батта баярлалаа. За баярлалаа зинглээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.